Манай ээжийн одоо нөгөө хүссэн зүйл их юм уу? 97 кг-аас ингээд карантин үед жаад хэл ер нь гассан юм аа. Би тамирыг ингээд хичээл ороог ингээд палаж малаж тавьж яхаар намайг тамирын багш гэж хэлэхээр ер нь хүмүүс итгэдэггүйс тамирын багш гэхээр нэг амар ингээд иршүүд те тийм багш байдаг гэж ер нь ойлгоод байдаг юм шиг байна. Бэлхэн гэдэг. Тэгээ ер нь Белла гэж аяг тууддаг. Тэгээ Баянгар аймгийн Богд суманда 10 жилээ дүүргэж төгссөн. Би тамирын багш мэргэжлэр 6 дахь жилдээ ажиллаж байна. Багаасаа ерөөхдөө волейбол спортоор хичээллээд би тамир багш мэргэжилтэй болсон да. Тэгээд ер нь би тамирын багш өөрөө ямар биетэй вэ тий хүүхдэд мэдээж багшаагаа үлгэрлэж дуурайж бас хичээлдээ идэвхтэй оролцох хэрэгтэй гэж боддоо шүү дээ. Ер нь манай шавнаруу намайг ер нь би тамирын багш гэж хэлэхээр ер нь итгэдэггүй. Ерөөхдөө дуугчмын багш уу, бүжгийн багш уу гэж аявих анх хэлдэг бас. Би тамирыг ингээд хичээл ороог ингээд палаж малаж тавьж яхаар намайг тамирын багш гэж хэлэхээр ер нь хүмүүс итгэдэггүйсэн. Тэгэл яг тамирын хувцас өмсөд яхаар нээрээ тамирын багш байсан биз дээ гэж аявих хэлдэг. Ер нь тамирын багш ер нь ийм л ах хэвээр даа гэдэл. Тамирын багш гэхээр нэг амар ингээд иршүүд те ингээд амар нэг тийм бүхийн ч юм уу те нэг тийм тархан тийм багш байдаг гэж ер нь ойлгоод байдаг юм шиг байна. Тэгээд ер нь тамирын багш гэдэг чинь өөрөө хүүхдэд бие биелтрийн хичээл зааж ин өөрөө мэдээж бие гоё зүй авч явах хэрэгтэй. Тэрнээс нь нөгөө шавнар маань урамшин хүүх багшаа гоё болохоос нь те ядаж л хөдөлгөөний одоо хийжсэн ч гэсэн хүүх багш маань яг ингэж хийж гин энийн дуурайгаа тэгвэл яг ийм болох юм байна гэдэг утгаараа манай ээжийн одоо нөгөө хүссэн зүйл их юм уу? Одоо би тамирын багш л болол ерөөхдөө ингээд чамд гоёо чи яг ингээд хүүхдүүдтэй ажиллаа тий. Тэгээд ер нь би тамирын багшаасаа ер нь болимол гэсэн тийм одоо ер нь бодож байгаагүй. Тэгээд фитнесийн багшаа хийсэн ч гэсэндээ тамирын багшаа ер нь хийн. Яг миний үндсэн ажил бол яг би тамирын багш, хажуугаар нь яг өөрийгөө бусдыг хөгжүүлэх талаар ер нь фитнес спорт руу ер нь орсон гэсэн. Монгол Улсын боловсролын сургалт 2015 онд элдэж ороод 19 онд төгссөн. Тийм би волейбол спортоор ер нь 5 дугаар ангиас хойш хичээлж эхэлсэн. Уланбаяр энэ Баттөмөр хоёр багшийнхаа гарын дор. Тэгээд ерөөхдөө өөрөө нэг хэдэн гарын шавнар бэлдээл 3-аас 5 дугаар ангийн бага насны мини волейболын секс дугуйл ажилладаг. Одоо энэ жил нэг минигийн улсын аврагт оролцож юм гэж бас бодлоо. Бага насны хүмүүс чинь одоо яг нөгөө бөмбөг даах чадамж ер нь муугаш төхөөлөх тасгаллаар айгүйх нөгөө бие биелт зөв техникийг олгоно тэгжиж ер нь дараагийнхаа төвшин ер нь явна гэсэн. Ер нь одоо үед бол ерөөхдөө хүүхдэд нөгөө тархалт гэдэг зүйл ер нь айгүй ихсэн. Тийм учраас ерөөхдөө нөгөө төвшнөр нь ангилж ер нь хичээлээ ордог гэсэн үг. Дасгалууд нь одоо өөр ч юм уу те. Одоо мэдээж нэг жингийн илүүдэлтэй хүүхд зүгээр энгийн хүүхд хоёр ч одоо ингээд нэг тойрог бүтэн тойроход за ингээх зүгээр гүйчлэхэд нэг жингийн илүүдэлтэй хүүхд одоо гүйч чаддаггүй ч юм уу те. Тэгэхээр тэр яг хүүхдийн тухай биеийн юунд нь тааруулж ер нь дасгал хөтөлбөрийг хийлгэн гэсэн үг. Намар судалгаа авдаг л та хүүхдүүдээ. Тэгээд нэг 5-аас 6 хүүхд мөхт ер нь нэг ангиас бол яг гардаг. Тэгээд хүүхдүүдтэй ээж авт нь холбогдоод эмчтэйгээ нийлээд ерөөхдөө хоолны зөвлөгөө ч юм уу те. Тийм зөвлөгөө өгдөг. Одоо аав маань бүхэн тийм аймгийн начин Батмүх гэж хүн бидийн. Тэгээд аав маань аявих нөгөө тийм сумын барилтаа аявих явж барилддаг гэсэн. Багаасаа ер нь аавыгаа харж өссөн гэх юм уу. Тэгээд ээж маань бас уйлал спортоор тоглодог хүн байдаг. Тэгээд ерөөхдөө багаас нөгөө спортын гэрэл бүрэлд өссөн учраас тэгээд аавыгаа аявих наадам дагч гэсэн явдаг гэсэн. Би бол яг өглөө нь яг 5 цагт босдог. Фитнес руугаа 6 цаг гэж ордог. Тэгээд 6 цаг гэж ороод өөрхөн бэлтгэлээ хийчээд яг 8 цаг гээд ажил руугаа явдаг. Тэгэл ерөөхдөө 8:40-оос ажил маань эхэлдэг. Тэгээд ажиллаа нэг 6 моргоо хүртэл ерөөхдөө хичээл ингээд завсар зайтай ингээд ороод 6 цаг гээд ер нь ажил маань тардаг байхгүй. Тэгээд ажиллаад хараад орой фитнесийнхаа шавнарыг фитнес дээр авдаг. Тэгээд шавнараа авчаад орой бэлтгэлээ дуусчаад тэгээд гэртээ хараад өөрхөн маргаашийнхаа хоолундыг хийгээл тэгээд ерөөхдөө нэг 12-1 гэл амардаг та. Маргааш нь дахиад энэ амьдралын хэмнэл. Фитнес спорт те яг би тамирын багш ажиллаа ихгүйгээр ер нь төсөөлөхгүй. Би яг нэг фитнесээ нэг өдөр ингээ хийгээв орхитуулчихаар нэг тийм нэг юм ингээд амар дутуу ийц юм шиг санагдаад тий эсвэл яг бэлтгэл хийж чадаагүй өдөр нэг шөнөөр бүр цэцэрлэг түрэл орж халахдаг. Ер нь сэтгэл зүй хатуужл ер нь бэлтгэлээж хэр хүний сэтгэл зүй чи гэдэг юм уу тий бүх зүйл ер нь өөрчлөгддөг. Фитнес спорт руу яг 97 кг-аас ингээд карантин үед яг би цэвэр өөрөө нэг 28 хил. Тий 28 30-аад хил ер нь гассан юм аа.
Тэгээд гарчаа за би чангалаа та. Би тэмэр багшаач өөр ингээд бас үлгэр дуурайлж үзүүлэх хэвээр би бялтраарч тэр тэгээд ер нь жим спорт руу яг анх би ер нь хувийн багшгүй өөр яг би тэмэрэн багш учраас тэгээ за нэг бие чангалаа гэдээ орж ирсэн. Анх ороод юугаач мэдэхгүй тэгэл хүмүүс юу хийж ин дагаж хийгээл. Ерөнхийдөө нэг гадаад YouTube бичлэг агиох үзсэн. Их сургуульд маань нөгөө би бялтрын хичээл агиох ордог байсан. Хүний антом гэдэг ч юм уу тий. Ер нь тийм хичээл агиох ордог байсан. Яг карантин үед ингээд гадаад бичлэг агиох дагаж бүжгэлдэг байсан. 8 сар хичээсэн. Тэгээ би ганц ч хуурай юм мэдээгүй. Гэтэ би яг одоо ч гэсэн гурилан бүтээгдэхүүн ер нь иддэггүй тий. Намайг аав айгүйх чөлөөт юм уу жуудаа бөхрөө айгүйх ороосаа гэж бодсон. Тэгээд ер нь багаас маань ерөөхдөө нөгөө манайх би ч айлан баг хөвгт нөгөө дээр ганцхан ихчтэй. Тэгээд ерөөхдөө эрэгтэй хөвгт байх болохоор манайх нөгөө аав маань намайг усанд өөрөө явуулдаг гэсэн. Тэгээд намайг 10 жил 11 дугаар анги хөвгт байхад би өөрөө 2 шар ус ороод усанд халахдаг гэсэн. Тэгээд ерөөхдөө багаасаа жоохон хүнд хүчээр тийм дасгал хөдөлгөөн айгүйх хийлэгдэг гэсэн. Тий ер нь бяртай. Тий 10 жилд айгүй том бихтэй хөвгтсөн. Тэгээ айгүйх тэмээ гэж дуудулдаг гэсэн. Айгүйх тийм гочтой тийм хөвгтсөн. Цомоо аврахыг тэмцээн болох чинь гээд сонсогдоод тэгээд би чинь за яа дэмлээ гэд бодож байгаа нэг 7 хоног өмнө гинт шийд гаргаад тэгээд 7 хоног нэг дахиад цэж мах хэдээд орж ирсэнд нэг 27 хүнээс 5-т орчихсон. Одоо ерөөхдөө өгөгдөл гэдэг зүйл ер нь аав маань ген гэдэг зүйл амар их байсан. Өгөгдөлтэй бол ер нь цаашаа амжилт үзүүлэх юм байна гэд ерөөхдөө тэгэл фитнес спорт руу ер нь гэлгүн орсон шүү дээ. Би нөгөө анх бомбод клубт явж эхэлчихсэн. Тэр клубын маань багш ганц үгээд багш маань тэгжсэн чамд өстой гоё өгөгдөл байна чи нэг тэмцээнд ороод үзье чи ямар гоё мөртэй юм бэ те ямар том ястай юм бэ гэд тэгжсэн. Тэгэл нэрийг ороод үздэг юм лөө гэдэл багштаач хэлээгүү гинт нэг 7 нэг өмнө би гинт орох гэж байгаа гэдгсэн чинь чи юу гээл тэгжсэн. Тэгэл яг өөрөө яваал тэгэл орчихчихсэн. Томоорхот орчоод хотоорхот орсон чинь одоо жоохон зузаан багамчаад тий илүү пропорцээр илүү ерх нь анхаарий гэл гадаа тамирчид агиух орж үздэг байсан. 24 оны улсын орохт алтан медаль авсан. Тэгэл яг улсын орохтаа төрүүлчээд яг 6 сард болж исэн. Тэгэл 7 сард нэг ASEAN-ы Аз аврахтай гэдэг нэ гэд. За тийш орё формор тавихгүй гэж. За тийш орё гэ. Тэгээ тийш ороод бас алтан медаль, про карт нэгсэн болсон. Хин төвчээртэй, хин өөрийг яалж дийлсэн ялдаг спорт аахгүй юу? За би яг энэ фитнес спортоор хичээлж явж байгаад бас нөгөө дахиад нэг зүйлэр бас хөөрсөн. Тэгээд нөгөө хажуугаар нь фитнес спортын гуцны газар модель хийдэг. Фитнес спорт руу орсноороо миний амьдралд ер нь их зүйл ер нь өөрчлөгдсөн. Таргалтай байхад ерөөдөө тэгэл нөгөө яг гэр бүл салалт гэдэг зүйл яг бий болд юм лээ. Тэгээ яг одоо нөгөө амар гой сайхан байхад ингээл ямар ч хүн те ингээд хараад өгөх ямар гоё хүн бэ гэл. Тэгэл яг нэг 98 кг хүрээл яг сэтгэл готролд ороод яг нэг гэртээ яг нэг эмхтэн суудаг штэ. Яг тэр тухайн хугацаанд бол айгүй хэцүү байсан. Тэгээд төрчөөд сар болоод байсан. Их сургуультай буцаж ороод хүүхдтэйгээ ирээд би хүүхдээ бүр яг хойдлоо ингээд ширээн дээр тавьчаад хичээлдээ суудаг гэсэн. Одоо миний бэлгүүс одоо нэг 58 байх штэ. Яг тэмцээн уралдаанд ороход бол нэг бэлгүүс нэг 53 мөртөр ирдэг. Тэгээ эмэгтэй хүмүүс нөгөө айгүйх ингээ буруу жим рүү ороод фитнес рүү ороод ингээ хөвлийн айгүйх хийгддэг байхгүй. Эмэгтэйний ясны бүтц ер нь эрэгтэй хоёр шал өөр байхгүй. Эмэгтэй хүүхдтэйгээр яадаг лээ нөгөө гизэн ингээ уршаа явна. Тэгээ нэг хамаг бүх ясны салдаг штэ. Тэгээд ерөөдөө буцаад нөгөө тэрүүхэн агшинд буцаад тагшдаг штэ. Тэгээд ер нь хөвлийн дасгал хийснээр нөгөө эмэгтэйний нөгөө тайлны ясны бүтц гэдэг зүйл айгүйх задардаг. Тийм учраас ер нь өргөн тайлтай болгоч гэдэг юм уу тийм зүйл айгүйх. Гэтэ би яг 98 кг-с турахтаа би миний ганц унжаагүй штэ. Эмэгтэй ер нь дааврын асуудлаар нь хамгийн их тархалдаг байхгүй. Тэгээд ерөөхдөө айгүй би хөвлийн яг нэг таазан хэсгэр айгүй гуяраад айгүй тархалдаг. Тэгээд ерөөхдөө гурилан бүтээгдэхүүн ер нь идэхгүй байх шаардлагатай. Ер нь идлээ гэхэд яаж 7 хоногийн 4 өдрийн цэвэр хоолдог ч юм уу те. Нэг 2 өдөр нь гурилан бүтээгдэхүүн иддэг ч юм уу. Яаж нөгөө тийм тэнцвэртэй хооллож сураас